Монголоо радиотой хамтдаа байгаа сонсогч болоод үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр 91.7 радио Playtime надмаас сонсогч та бүхэндээ хүрч байна. За яг одоо салхийг хаглаж Playtime-ыг Компос хамтлаг бол салхийг хагаллаа тийм ээ. За тэгээд нээлээ тэгэхээр бас сэтгэлдээсээ хаваалцахгүй юу? Гоё байна. Тэгээд Playtime-ыг хүн болгоно жил болгон нэг жил нөө дамж хүлээдэг тий. Одоо нэг бүх хүн бол нэг наадмаа хүлээдэг гэдэг шиг амьд хөгжим тоглодог хүмүүс бол яг ингээд нэг жил яг бүр ингээд хүлээж тэгээд тэрэндээ бэлдэж байдаг л та. Тэгээд яг тэр наадмыг ингээд нээгээд тоглоно гэдэг бол их гоё л байна. Бас нэг бодлын нэр үндийн асуудал бас. Тэгээ энэ том амьд хөгжмийн наадмыг Монголдо тэгээ хамгийн том тооцогдох амьд хөгжмийн наадмыг манай хамтлаг бас эхлүүлсэндээ байна. Баяртай байна. Гоё байна. За тэгээд ер нь хэддэг жилд оролцож байна вэ? За хэд вэ? 3 жил орцсон. 3 жил орцсон. Тийм 3 дахь жилдээ. За яг энэ жилийн онцлог нь яг ямар хөө вэ? Залуучуудаас хэр вэ? За. Энэ жил бол нэг хамгийн гол онцлог нь бол 3 өдөр 2 шөнө болж байгаа. Тий. Тэгээд одоо яг сайн мэддэхгүй байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор тэгээд одоо уур амьсгалд нь ороод мэдэрнэ. Гэхдээ шал өөр болох хаа. Илүү юуны зохион байгуулалтын хувьд илүү нарийн тийм дэг журамтай болж байгаа юм шиг санагдсан. Одоо тэгээд ер нь дотор нь ороод харандаа тэгээд өөр болох хаа. За яг Компос хамтлагтай уулзсан юм чи бас сүүлийн үеийн сониочны сонсохгүй болохгүй хаа гэж бодож байна. Тэгээд сүүлийн төлөвлөгөө за сая одоо шинэ уран бүтээлээ сонсогчдод Playtime-д байгаа нийт сонсогчдод болоо сонирхууллаа. За тэгэхээр бас сүүлийн үеийн төлөвлөгөө. Тэг сүүл тэгээд нэг хэдэн шинэ дуунууд хийж байна да. Яг тэгж ингэж ярихад бас жоохон эртлээ. Гэхдээ ямар ч байсан бид альбомны зорилготой л ажиллаж байна тий. Гэхдээ яг тэгин тэдэнд гарна гэсэн юм бол одоохондоо яг тэдэнд гарна яг бид нар тим юм хийж ийн гэдэг тэгээ төлөвлөө ярихаар бас хэцүү. Тэгээ бас өөртөө нөө дотроо бодсон бодол байгаа. Тэгээд ерөөдөө тэрнийхээ ханаас ерөөдөө хөөцөлдөж байгаа. За баярлалаа. За Playtime-тай хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. Тэгэхээр одоо Playtime-ыг яа харахгүй одоо Nissan хамтлагаар төсөөлхийн аргагүй. Тийм учраас амраахтайгаа уулзаж байна. За тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд Playtime-ийн өнөөдрийн үйл ажиллагаатай холбоотойгоор бас өөрийнхөө сэтгэлийг хуваалцахгүй юу? Playtime гэдэг бол амьд хөгжим сонирхч залуучуудын хувьд одоо юу наадам юу цагаан сар гэдэг шиг одоо арай тэгж хийж болохгүй л дээ. Гэтэ ер нь одоо тэр хэмжээний тийм том наадам болж одоо 13 4 дахь жилдээ үргэлжилж байгаа. Тэгээ жилээс жил Монголын залуучууд маань дэлхийн хөгжлөөс хоцроогүй Монголын амьд хөгжим сонирхогчид амьд хөгжим тоглодог залуучууд дэлхийн ямар залуучуудаас дутхааргүй гэдгийг харуулдаг тийм боломжийг гаргаж байгаад би маш их баяртай байна. Одоо Playtime маань цогоогдоод нэлээ 10 хэдэн жил бол болчихлоо. Тэгээ та бас 10 хэдэн жил бол Playtime-д оролцож байна. Тэгээд ямар ч завсаргүйгээр бол оролцож байгаа тийм ээ. За тэгээд энэ жилийн онцлог нь гэх юм бол гадаадын уран бүтээлчид ирж байна. За тэгээд бас 3 жил 3 удаа болж байгаа гэдгээрээ бас онцлогтой байна тийм ээ. 3 жил 3 удаа гэж. 3 өдөр болж байгаагаар Чи ер нь барууны ямар ч шоу фестивалуудыг харгаж 2 3 4 5 хоног болдог. Тэгээ Монголын залуучууд яагаад ийм 3 өдөр болж байгаа гэвэл Монголын залуучууд ийм олон сайн хамтлагууд нэгдүгээрт байна. Хоёрдугаар гадны хамтлагууд Монголыг хүндэтгээд хурж ирж байна тий. Гуравдугаар гэвэл Монгол залуучууд нь өөрсдөө 3 өдөр байдгаа ингэж гоё зингэж баярлаж гоё өөртөө тийм кайфтайгаар зөвөр амьдрч чаддгийг харуулж байгааг илэрхийлэл бол Playtime наадам учраас та бүхэн энийг бас зөвөр ойлгож зөвөр дэмжээсэй гэж хүсэж байна. Яг зарим нэг сайтар ноёдлоо хогоо айсан яасан гэж жижиг сажиг хэрүүч нөхдүүд гарсан л байдаг л да. Гэтэ тэр бол юу ч биш. Жинхэнэ цаваа явдгаараа явна, жингэр ногоо хоцдгаараа хоцно. Энэ бол үнэхээр том наадам. Энийг залуучууд мэддэг нь ойлгох нь дэмжиж байгаа. Ойлгоогүй нэг нэрч дэмжээсэй. Эндээс залуу насныхаа эрч хүчийг аваасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд залуучууд бидэнд бас одоо эрч хүчийг бэлгэлж байгаа таны бас уран бүтээл дүндрээс өндөр амжилт хүсье. Сайн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. 91.7 та хамтдаа Playtime.
Hello, my name is Sam Levano. I'm from Peru, but I play in a band called Shenanigans in South Korea. We play blues inspired by Robert Johnson, Songhouse, Big Bill Brunzi, all the masters from all ago, like Muddy Waters, Elmore James, all the big ones. We came to Mongolia, invited to Playtime Festival, and we're really happy to be here. What can I say? It's been a blast being here. It's beautiful. Mountains are beautiful. Food is amazing. People are just outstanding here. It's actually our first international festival, and we're happy that it's being here in Mongolia. Thank you so much for the response we've got, and we are happy that blues is well received here in Mongolia. So happy. Thank you. Bayarla. За сайн байцгаана уу. Metro Lounge Radio 91.7-гийн сувгийг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ яг одоо би Playtime 2016 фестивал дээр байна. Тэгээд энэ жил мэгцэхгүй миний бие одоо Баян Монгол Jazz жуулгынхантай ерөөдөө 25 оны бүрэлдэхүүнтэйгээр одоо хамтдаа нэг перформанс үзүүллээ. Тэгээд энэ жил бол Playtime 2016 наадам бол нэлээд одоо онцлогтой жил болж байна. Энэ одоо анх удаа юм jazz хамтлагийг орж иж одоо тоглож байгаагаас гадна rap artist одоо орж байгаа. Тэгээд ерөөдөө энэ жилийн Playtime маш онцлогтой болж байна. Тэгээд хамтран тоглосон бүх хүмүүстээ ямар ч байсан баярлалаа гэж хэлье. Playtime дээр хамтран тоглосон одоо Баян Монгол жуулгын удирдаач саруулаад хамтран дуулсан Солонгоо хоёр маань байна. Тэгээ Баян Монгол жуулгын Солонгоо маань байна. Тэгээд чамд одоо энэ жилийн Playtime ямар хөө санагдаж байна? Дэжгүй санагдаж байна. Тэгээд цааданд ч дэжгүй санагдаж байгаа юм байна. Удирдаач саруулаад ахад байна. Энэ жилийн Playtime ямар хөө санагдаж байна? Би анх удаа Playtime дээр үзсэн энэ жил. Айгуу гоё үйл залуучууд бөөнөрөөс удаа гоё хөгжим сонсоо гоё наадам болд юм байна. Тэгээд өөртөө ч орж хөгжим тоглож одоо залуучуудтайгаа нэг хэсэг хугацаанд гоё байсан. Тэгээд гоё сайхан надад ч гоё байсан шүү. За баярлалаа. 沖縄から来ましたザ・ユウです。イエーイ。жил ер нь радио дэвт гэдэг хамтлагийг бол сонсч илаа. 2016 онд анх сонсч ирсэн. Тэгээд өчигдөр яг одоо нэг 5-6 метрийн цаанаас те амьдрал тэр хамтлагийг үзсэндээ бол нэр үнэхээр баяртай байна. Hi, I'm Steve from Australia. I don't know what these guys are doing behind me. It's been really great. I've spent the last 2 days here. Weather's been fantastic. Everyone's been really friendly. And I'm very much enjoying Purgatory Destroy at the moment. It's been great. Hello, my name is Katself. I'm really happy I could be here at Playtime Festival this year. It's been an amazing experience to perform here and the audience has been the best. I'm really grateful that I could be here. I really love your country. I think it's very special and it's really for an artist it's wonderful to play somewhere where people really appreciate music and I could feel that music is so important for everyone here. So it's a really big thing. Hi, this is Losper Brown. Hi, 名前マサヤギです。My name is Losper Brown. はじめまして。僕これが初めてのモンゴルのライブです。とても楽しいところだと思います。人々はすごい楽しんでるし、景色はすごい綺麗。すごくなんかモンゴルに来れてよかったです。こんな機会をくれてありがとう。また遊びに来たいと思います。
だからまた楽しみにしててね。また会いましょう。でまた日本にも遊びに来てください。ありがとう。Hello everyone! So we're here in Ulaanbaatar, Mongolia, presenting you Playtime, as you can see. I'm Afros and this is my friend Amy, and we're rocking and rolling like always. So I've been here for 2 hours and I'm having the best time of my life. And this girl here, the beautiful one, has been here for 3 days now. How do you feel about it, Amy? I've been here for 3 days and I'm having the time of my life. Well, guess what, people? You missed it. You missed the time of your life. Thank you, Playtime, and thank you all the artists, and thank you, filmmaker. Thank you. So, see you later. See ya. See you next year. Next year, be here. Right here, Ulaanbaatar it is. Bye. Playtime 2016 Амьд хөгжмийн наадам олон улсын тодтолтойгоор амжилттай зохион байгуулагдаад сүүлийнхээ өдрийг явагдаж байна. За энэ наадмын маань онцлог гэвэл энэ жил бол их олон онцлогтой байгаа. Юуны түрүүнд 15 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаагаар онцлог. Хоёрдугаарт бол 8 орны 10 гадаад хамтлаг ирснээрээ бид нэр өнөөдөр энэ наадмаа олон улсын тодтолтой болох цаг болжээ гэж үзэж байгаа. Мөн манай Монголын 25 одоо шилдэг болон шинэ хамтлагууд уран бүтээлээ тавиад өнөөдөр сүүлийнхээ өдрийг явж байна. Дээр нь мөн шилдэг 20 DJ маань оролцоод өөрсдийнхээ сетүүдийг амжилттай тавилаа. Тэгэхээр энэ жилийн наадам маань ер нь одоо ингээд хүмүүсийн ярьж байгааг, оролцож байгаа залуучуудын ярьж байгааг мөн хөгжим судлаач нар ч гэдэг юм уу, амьд хөгжим сонирхож байгаа бүх хүмүүс маань үндэсний хэмжээнд том наадам болж чадж байна. Тийм болохоор бид нар энэ наадмаар одоо улам илүү өргөжүүлж, улам илүү цар хүрээгээ сайжруулж, олон улстай бас нэр хүндтэй гайгүй наадам болтол хичээж ажиллаарай гэж бидэнд амжилт хүсэж байсан. Тийм болохоор бас нэг ингээд өнгөрсөн жилүүдийн наадмуудаа харьцуулаад үзэх юм бол энэ жил наадамд оролцож байгаа залуучууд маань маш соёлтой, цэвэрхэн, байгалаа хайрлсан, яг байгальд ээлтэй. Одоо бид нар байгальд ээлтэй бүх залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд одоо бас энэ наадмын маань зорилго оршиж байгаа. Тэгээд энэ утгаараа залуучууд маань үнэхээр утгын дагуу яг байгальд ээлтэй хэлбэрээр оролцож байгаад би маш их баяртай байна. Окей, залуучуудаа яг одоо Playtime наадмын 3 дахь өдөр би үзэгчээр ирсэн байна. Тэгээд энэ жилийн наадам ягаад ч юм дэ 2 өдөр Playtime яг 3 дахь өдөр бороо орсон учраас тэр ч юм уу ингээд байгальдлын сайхан зүлгэн ногоо ургасан орчин айгүй сайхан байна. Дээр нь энэ жилийн хамгийн чухал юм юу вэ гэхээр гадаадаас Шведийн Radio Dept гэж хамтлаг болоод ирж байгаа. Энэ нь бол манай Playtime наадмын 15 жилийн түүхэнд хамгийн том одоо тусгай үйл ажиллагаануудын нэг байсан болов. Дээр нь бас хөгжмийн дуулаад маш их таалагдж байна. Өнгөрсөн өчигдөр гэхэд одоо рэпер мих захгүй Баян Монгол чуулгатай хамтарч үнэхээр гахалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэгээ надад Францын уучлаарай. Францын Ана Жаш Апрелийн тоглолт үнэхээр таалагдсан. Өнөөдөр Playtime наадам байхгүй бол Монголын орчин үеийн залуучуудын амьдралын хэм маяг ч юм уу үзэж харах юм ямар байх байсан болоо гэсэн тийм би бодлыг бас бодож энд тоглолтоо үзэж байна. Тийм ээ. Хөгжим бол бидний амьдрал. Энэ бол Playtime 2016. Сайн уу Metrology FM-ийн хамт олон бас үзэгчтэй баярын минь сайхан баярлж гинөө сайхан баярлж гин. Тэгээд Playtime өнөөдөр амар гоё байна. Амар баяртай байна. Олон 10-аад гадаад хамтлагууд тэгээд жил болгон байдаг бүх хамтлагууд ирээд бүрстэ супер хай байна. Тэгээд гайхамшигтай. Тэгээд дараа жил бүгдээрээ хамт уулзъя. Өрж байна ирээрээ.